Зуны дундсаар хэдийн айлчлан ирсэн ч намуухан, сэрүүхэн, жиндүүхэн өдрүүд үргэлжилсээр байна. Гэвч энэхүү өдрийг өнгөлөхөөр нэгэн сайхан үйл явдал энд өрнөж байна. Учир юу вэ гэвэл Монгол орны өнцөг булан бүрээс болон дэлхийн олон орны зочид Монголын ахуй соёл, үндэсний спорттой танилцахаар энэ удаагийн бэсрэг наадамд ирсэн байна. Ингээд Монгол түмний өв соёл 93 наадмын өнгө төрхийг олон улсын залуустай хамтдаа мэдэрч баяр хөөрөөр дүүрэн өнөөдрийн үйл явдлыг хамтдаа мэдэрцгээе. За өнөөдрийн бэсрэг наадам бол MMB World цуг болон уран нугарлалтын холбоотой хамтарч хийж байгаа. За өнөөдрийн яг энэхүү бэсрэг наадмын та гол ач холбогдлыг яг юу гэж харж байна? За гол ач холбогдол нь бид нар уран нугарлалтын чуулга уулзалтыг энэ жил 4 дахь удаа зохион байгуулж байгаа. Хамгийн анх бол бид нар одоо суурийн Лас Вегас хотод тавьсан бол одоо ингээд буцаад Монголдо уран нугарлалтын төв суурийг тэгээд дэлхийн маш олон мэргэжлийн уран нуграачд, уран нуграач сонирхогчдыг одоо Монгол руугаа татах зорилгоор одоо уран нугарлалтын чуулга уулс нөгөөтэйгүр бас хот хөдөөгийн маш олон хүүхэд багчууд уран нугралт сонирхдаг уран нуграач нар маш олон байдаг шүү дээ. Энэ хүүхдүүдээ энд ирж мэргэжлийнхэнтэйгээ хамт бэлтгэл хийлгэе. Мэргэжлийнхэнтэй хамт нэг тайзан дээр гаргая. Тэр мундагчуудтай нэрж тэдрээс нь ирж одоо хичээл номын ахуулъя гэж ингэж одоо Монголд зохион байгуулж байгаа. Тэгээд энэ Тэрэлжийн Gloria Resort Монгол Culture Park зохион байгуулж байгаа учраас шалтгаан 93 наадамтай Монгол ард түмэн тийм ээ морин хууртай, хөөмитэй, уртын дот ийм баялаг ард түмэн байж яагаад бид нар соёлоо дэлхийд гайхуулж болохгүй гэж. Энэний нэг бол уран нугарлт гэдэг бидний одоо маш сайхан өв биш үү те. Тэгэхээр энийг бол би ингээд бүх одоо энэ сайхан соёлоо одоо хамтд нь хослуулахыг оролдож одоо бид нар энийг хийж байгаа. Өнөөдрийн бэсрэг наадам дээр бол одоо дэлхийн өнцөг булан бүрээс гадаад улс орны иргэд бас оролцож байна. Сэтгэл бас их өндөр байгаа харагдаж штэ. Танд ямар санагдсан? Тэглгүй яг одоо нөгөө манай Physical Age-д хамт оролцож исэн манай физиклийн жүжигчид байна тийм ээ. Австралийн Дом Томато, Филиппиний Марк Мюген, Жаскен Ковенийг 3 найзаагаа би ураад энд бас хүндэт зочлоор ураад оролцуулж байгаа. Тэгээд Налах дүүргийн засаг тамиргын тамгын газартай хамтар зохион байгуулад маш олон гадна дотны элчин сайдын яамдууд одоо Европын холбооны одоо гишүүн сайд хүртэл ирээд манай арга хэмжээнд оролцож байна. Одоо цагаагаар жоохон сэргэн байгаач бид нар дотроо маш сайхан халуун уур амьсгалтай сайхан ивент болж байна. Бэсрэг наадам үргэлжилж байна. Үргэлжлүүлээ та бүхэндээ Physical Age-ийн алдар тамирчинтай уулзуулахад бэлэн боллоо. Сайн байна уу? Өнөөдөр ямар хөө санагдаж байна? Монголын наадмын тухай ямар хөө хүлээлттэй байсан бэ? Миний хувьд бэсрэг наадам үнэхээр сэтгэл татам санагдлаа. Соёл түүхийн ариун өв уламжлал нь их мэдрэгддэг. Сая бас шагаа арбууж үзлээ. Тэгээд ер нь чадхаар юм бэ нөө хичээлмээр санагдаж байна. Тиймэрхүү зүйл бодогдов. Миний бодлоор шагаа харваа үнэхээр сонирхолтой юм. Би өмнө нь огт туршиж үзээгүй болохоор харвах арга барил дөрмийн сурч үзэх үнэхээр хөгжилтэй, сонирхолтой санагдлаа. Морь унж үзсэн үү? Yes, I have. Ямар санагцсан? Өнөөдөр морь унахыг үнэхээр их тесэн ядан хүлээж байна. Монгол ер нь ямар санагдаж байна? Даарж ийн үү? Өнөөдөр бас цагаагаар их үт юм байна. Зун нь их сонирхолтой санагдаж байна. Миний төсөөлж байснаас хамаагүй сэрүүхэн юм байна. Монголын сар ямар хөө сэтгэлтэй байсан бэ? Тэгээд одоо яг ирээд сэтгэл нь яаж өөрчлөгдөж байна? Бас дээрээс нь лав очорт одоо Монгол Улсын гавьяд жүжигчтэй одоо найзынхаа нутагт ирлээ ямар хөө санагдаж байна? Монгол ирэхээс өмнө Монгол улс өөрийн түүх соёл, өв уламжлалдаа их ач холбогдол өгдөг гэдгийг мэддэг байсан. Гэхдээ энэ өв уламжлал нь Монгол орны үндсэн суурь, үнэт зүйлстэй ингэж гүн гүнзгий холбогдсон байдгийг төсөөлсөнгүй. Маш эртний уламжлал, өв соёл өнөөдрийн хүртэл хадгалагдан хүмүүсийн амьдрал соёлын нэг хэсэг хэвээр байгааг харах үнэхээр сайхан санагдаж байна. За баярлалаа. Сайхан надараа. Thank you. Have a good day. За үзэгчдээ яг одоо та бүхнийг Монгол улсад суугаа бүгд найрамдах Киргиз улсын онц бөгөөд бүрийхт элчин сайд Айбек Молдогасиевтэй уулзуулъя. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн наадмын өдрийн бидэнтэй сэтгэлээсээ хуваалцаач. Сегодня Сайн байна уу? Өнөөдрийн арга хэмжээнд өрсөнд их баярлаж байна. Монгол улсын төрийн их баяр наадмын өмнөхөн нэхүү бэсрэг наадам болж байгаад их баяртай байна. Анх удаа оролцож байна. Киргиз улс Монгол улсын хувьд нүүдэлчдийн соёлтой учир нийтлэг зүйлс их байдаг. Киргиз улсад 8 дугаар сарын сүүлээр нүүдэлчдийн 6 дугаар их наадам гэж болно. Монгол улсаас тамирчид, шинжлэх ухааны эрдэмтэд, бизнес эрхлэгчдээс бүрдсэн 150 хүн явна гэсэн төлөвлөгөөтэй байна.
Мөн адил нүүдэлчдийн эм тэмцээнүүдэд зохион байгуулагдах юм. Энэхүү арга хэмжээнд хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн ач тустай учраа тэр өдрийг мөн адил тесэн ядан хүлээж байна. Бэсрэг наадамдаа өрсөн явдалд дахин баярлалаа. Киргиз улсаас Монгол улсад бол одоо яг 2 сард ирсэн гэж би бас сонсон. Монгол улсад ирээд одоо таны сэтгэл хамгийн хоногшсон зүйлс юу байв? Ну, с Монголией меня связывает. Миний хувьд бол сая таны хэлснээр 2 сард Монголд ирсэн. Ирээд удаагүй байна. Гэхдээ энэ бол Монголтой анх удаа холбогдож байгаа хэрэг биш ээ. Надад Монголтой холбоотой ариун их түүхвээ. Би өмнө нь Киргизийн гадаад яамны дэд сайд байсан. Тэр үед Монголтой холбоотой айлчлалуудыг зохион байгуулж хийж байсан. Мөн түүхийг өшөө урагшлуулах юм бол 40 жилийн тэртээ манай аав Киргизийн Нарайн мужи Монгол улсын Дорногов аймагтай ах дүүсийн холбоо тогтоох анхны ажлуудыг хийж байсан. Тэр ч утгаараа Монгол улс бол миний хувьд ойр улс. Ирсэн хойноо би юу гэж бодсон бэ гэвэл Монгол улс бол маш ойрхон, ах дүүсийн харилцаатай найрсаг, маш хурдацтай хөгжиж байгаа улс гэж харсан. Монголчуудын энэ нөхөрсөг байдлыг би бүх шатандаа харж мэдэрч байсан. За биднээс сэтгэлээсээ уулзсан танд маш их баярлалаа. Сайхан надаарай. Баярлалаа. За бэсрэг наадам үргэлжилж байна. Өргөжлүүлээд та бүхэн тэгээ налах дүүргийн цэцэг дарагтай уулзуулж байна. Өнөөдрийн үйл ажиллагааны тухай ямар хөө болж ийн бас гадна дотноос олон хүмүүс зочид төлөөлөгчд ирсэн байна. За өнөөдөр их сайхан арга хэмжээ болж байна. Тэгээд манай налах дүүргийн 6 дугаар хороо буюу Горх Тэрлжийн байгалийн зогсолт газарт ер нь бол аялал жуулчлалын улирлаар дотоод гадаадын нийлсэн ер нь 5-600 мянган жуулчид зуны улиралд бол ордог. Тэгээ бид нар бол налах дүүргийн ерөнхий төлөвлөгөө болон ирээдүйн одоо налах дүүргийн одоо эдийн засгт өгөөжтэй байх үүднээс олон улсад мөн одоо энэ дүүрэг орон нутгаас сурталчилгууднаас энэхүү арга хэмжээг налах дүүргийн хүндэт иргэн Монгол улсын гавьяа жүжигчин нарны циркийн уран бүтээч лавгчтойгоо хамтран дөрөвт удаагийн одоо энэ уран нугалтын чуулга уулзалтыг дүүрэгт зохион байгуулж байна. Тэгээ маш сайхан байна. Дүүрэг орон нутгаа болон Монгол улсыг сурталчилсан их сайхан арга хэмжээ болж байна. Одоо ирсэн зочдын тухайд ярил физикал ашигийн тамирчид ирсэн байна. Тэгээд дээрээс элчин сайдын яамдуудын одоо он хүүд бүрэн ирэхэд элчин сайдууд маань ирсэн байна гэдэг олон зочид төлөөлөгчд ирсэн байна. Тэ өнөөдөр яг одоогийн байдлаар бэсрэг наадамд маань бол 7 одоо элчин сайдын яамдуудаас элчин сайдууд ирсэн байна. За мөн одоо 30 гаруй орны ялангуяа Япон, Хонконг, Америк нэгдсэн улсад энэ Монгол улсын одоо уран нугралтыг энэ үндэсний өв соёлыг сонирхдаг одоо уран нуграачид маань үргэлжлэн ирсэн байна. За мөн одоо Монгол орны өнцөг булан бүрнээс буюу 21 аймгийн одоо уран нуграач хүүхдүүд маань бас бие биенээсээ туршлага судлах энэ өвийг тээж байгаа хүүхэд багчууд маань бас хүрэлцэн ирснээр онцлогтой. За мөн одоо манай лавг учир маань өөрөө өнгөрсөн одоо хугацаанд дэлхийн нийтийг одоо байлдан дагуулсан Netflix-ийн Physical Asia шоунд оролцсон. Тэгээд энэ одоо Physical Asia шоуныхаа одоо баг хамт олонны буюу Австралийн, за мөн одоо Филиппиний гэдэг энэ одоо олонний алдартай тамирчин найзуудыгаа авчирсан бас онцлогтой. Тэгээд ер нь бол яг бидний зорилго бол энэ Горх Тэрлжийн байгалийн зогсолт газрыг эдийн засгийн үр өгөөжтэй байлгах, дүүрэг орон нутагт энэ үр өгөөж нь одоо үлддэг байх жишээ нь ийм арга хэмжээнүүдийн эхлэл гэж үзэж байгаа. Тэгээ энэ жил бас манай налах дүүрэг Монгол улсад анх удаага олон улсын математикийн олимпиадыг зохион байгуулж байгаа. 7 сард энэхүү арга хэмжээ маань болно. Тэгээ энэний маань эхлэл их сайхан тавигдаж байна гэж үзэж байна. Бэсрэг наадам үргэлжилсээр байна. Яг одоо та бүхнийг инфлюенсер Дантетэй уулзах гэж байна. Сайн уу Данте? Өдрийн мэнд. Сайн байна уу? Баярлалаа. Ойрт олсонгоо хоёулаа бас өнгөрсөн жилийн даншиг наадам дээр таарлаж байсан. Өнөөдрийн энэ бэсрэг наадам дээр таарсандаа маш их таатай байна. It's very nice to see you. Тантай дахин уулзж байгаадаа баяртай байна. Бид өмнө нь даншиг наадмын үеэр уулзж байсан санагдаж байна. Даншиг наадам дээр одоо таарснаас хойш одоо бүтэн жилийн дараа Монголдо ахиад таарж байна. Энэ хугацаанд Монголд хэдэн удаа ирвэ? Даншиг наадам надад үнэхээр сайхан дурсамж үлдээсэн арга хэмжээ байсан. Түүнээс хойш би Монголд 3 удаа ирсэн. Энэ жилийн хувьд өнөөдрийн яг энэ гадаад орны гадаад иргэдийн энэ бэсрэг наадамдаа бас зориулж яг энэ өдөр ирвэ. Well, my impression is actually quite. Өнөөдрийн бэсрэг наадмын талаарх миний сэтгэгдэл маш өндөр байна. Өнөөдрийн арга хэмжээ зохион байгуулалт сайтай болж байна. Өнөөдрийн наадмын үйл ажиллагаанд оролцохыг тесэн ядан хүлээж байна. Everyone is very happy and I'm looking forward for all this event. За амжилт хүсье. Өнөөдөр харвах сумн мэрэгэн байгээ. Монголчуудад манаас зориулаад мэдлэгээ дэвшүүлээч Данте. Thank you for your Баярлалаа. Нийт үзэгчиддээ үндэснийх баяр наадмын мэнд дэвшүүлье. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. a lot of health, a lot of good fortune, and that this year ends very good for you.
MMB World суваг болон уран нугралтын холбоотой хамтарч зохион байгуулсан Бэсрэг наадам амжилттай зохион байгуулагдлаа. Гадаа хэдээс ирүүхэн жиндүү байсан ч энд хуранч улсан зочдын сэтгэл халуун дулаан байлаа.